Орой мэндийг хүргэе үзэгчтэй төгсөг 7 хоногийн тойм өнгөрч буй 7 хоногийн онцлог үйл явдлуудаас бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхний мэдээ. Эрчим хүчний салбар аюулын харангат элсэх бус хэдийнэ гал алдаж ангал руу нэг хөлөөрөө орсон үеийг бид даван туулж байна. Тойм хөтөлбөр энэ удаагийн дугаараар эрчим хүчний салбарыг онцоллоо. Нэгдүгээр сарын сүүлээс эхлэн эрчим хүчний системд үүссэн гүн хямрал 2дугаар сарын эхний 7 хоногийн өдрүүдэд дээд зэгтээ хүрч нийслэл хот болон орон нутаг даяар хязгаарлалтын бүсүүд тэлсэн билээ. Айл өрх аж ахуй нэгж байгууллагууд гэрэл цахилгаанаар тасарч иргэд харанхуй хүүтэн орон суусан төр засгийн шийдвэрийг хүлээж суусна орчин үеийн Монгол улсын нэгэн эмгэнэлт зураглал болон үлдсэн. Цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа магадгүй чадлаасаа давж ажиллаад ч бид дотоодын хэрэгцээг хангаж дийлэхгүйд хүрээд байгаа нь гарцаагүй баримт. Үүнийг техник тоног төхөөрөмжийн саатал гэхээс илүүтэй үндэсний аюулгүй байдлын дампуурал гэж дүгнэх нь зүйтэй. Бид яагаад өнөөдрийн хүртэл хойд төршийнхөө импортын цахилгааны цор руу горьцсон нүдээр харж тэдний өгсөн хэмжээгээр амьсгалж ирэв. Бүрэн бүтэн тусгаар улс байж асар их нүүрсний нөөцтэй нар салхины эрчим хүчний ариун баялагтай атлаа өөрсдөө гэрэлтэй байлгаж чадахгүй байгаа нь арчаагүй байдлын илрэл гэдэгтээ хинч марахгүй визээ. Олон жил яригдсан 5-7 цахилгаан станц Эрдэнэ бүрэнгийн усны цахилгаан станц Багнуурын төслөө цаасан дээр гацаж улс төрчдийн хэрүүл ашиг сонирхлын зөрчилдөөн дунд замхарсаар ирсэн. Харин 26 жилийн турш зөвхөн цаасан дээр улс төрчдийн мөрийн хөтөлбөрт үлгэр мэт яригдж ирсэн. Дулааны 5-р цахилгаан станцын төсөл эцэст нь энэ 7 хоногт бодит ажил хэрэг болж урагшилж экстийг засгийн газраас иргэдэд мэдээлсэн юм. Дулааны 5-р цахилгаан станцын төсөл бол 2000-аад оны эхнээс яригдж эхэлсэн байршил нь хэд солигдож тендер нь хэдэн ч удаа суслагдж байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр бидний хөлдөх аюулд тулахад энэ л төсөл эрчтэй хөдөлж эхэлж байгаа нь харамсалтай боловч нөгөө талаас маш том ололт юм. Энэхүү станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн бүс болон шин суурьшлийн бүсүүд дулаан цахилгааны найдвартай их усүртэй болж Оросын улбаны усаас авах импортын хараат байдал 30-аас 40% буурах тооцоотой. Зөвхөн Дулааны 5-р цахилгаан станцаар зогсохгүй энэ 7 хоногт эрчим хүчний салбарт өрөөсөн өөр нэгэн чухал үйл явдал бол Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж өгөө Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалт байлаа. Гүйцэтгэл нь хэдийнэ 92-т хүрсэн тус станцын ажилдаа ерөнхий сайд зандаа шийдвэрлэн нийслэлийн засаг дарга Нямбатар нар биечлэн танилцлаа. Энэхүү станц бол Улаанбаатар хотын эрчим хүчний амин судас болох транзит станц юм. Баруун талдаа сонгон архын зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож нийслэл хотыг тойрсон эрчим хүчний цагирах сүлжээний гол зангилаа болох учиртай. Сэргэлэн дэд станцыг энэ онд бүрэн ашиглалтад оруулснаар бид зөвхөн дамжуулах сүлжээгээ сайжруулаад зогсохгүй, орчин үеийн дэвшилт технологиудыг системдээ нэвтрүүлэх юм байна. Төслийн хүрээнд 100 МВт-ийн нарны цахилгаан станц мөн оргил ачааллын үед системд маш том дэмжлэг болох 90 МВт-ийн цахилгаан хуримтлалын станцыг барихаар төлөвлөж байна. Эдгээр төслүүдийн гүйцэтгэгчийг 2 дугаар сард багтаан сонгож шалгаруулж ажилд нь яарвчлан оруулахаар нийслэлийн засаг дарга танилцууллаа. Энэ 7 хоногт өрсөн үйл явдлууд бидэнд нэгийг маш тодорхой ойлгууллаа. Эрчим хүчний салбарт эмчилгээ биш мэс засал хэрэгтэй байна. Одоо л хөдөлгөөнд орж тарифа чөлөөлж эдгээр том их усрүүдэд барьж байгуулахгүй бол ирэх өвөл бид зөвхөн цахилгаан таслах бус нийтээр хөлдөх аюулт ойрхон байна. Эрчим хүчний хараа тус байдал гэдэг бол тусгаар тогтнолын баталгаа юм. Хойд төршөөс гуйж авдаг квотоор хотынхон гэрлийг асааж байгаа цагт бид бие даасан ус гэж цээжэл илдэх хэрэггүй. Дулааны 5-р цахилгаан станц төсөл 26 жилийн дараа урагшилж Сэргэлэн дэд станц ашиглалтад ороход ойрсон бидэнд маш том сургамж өгч байна. Хэрв бид эдгээр ажлыг 10 жилийн өмнө хийчихсэн байсан бол өнөөдөр хязгаарлалтын хуваар харж айдас дунд суухгүй байх байлаа. Гэхдээ оройтсон ч гэсэн эхэлсэн дээр гэдэг идэвхчлэн энэ 7 хоногийн түүхэн шийдвэрүүд Монголын эрчим хүчний сэргэлтийн цэг байх ёстой. Засгийн газар болон бодлого тодорхойлогчд энэ удаагийн хямралыг төр зүрийн техникийн гэмтэл гэж хаацалах эрхгүй. Төмөлч эрчим хүчний үн цэнийг ойлгож энэ салбарыг улс төрөөс ангид байлгахыг шаардах цаг нь болсон. Бид 21-р зууны иргэд шиг амьдрах уу эсвэл 19-р зууны зулын гэрэл рүүгээ босох уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. Дулааны 5-р цахилгаан станцын суурин дээр тавигдж буй анхны чудуу Сэргэлэн дэд станцын өндөр хүчлийн шугамуд бол зөвхөн техник биш. Монгол улсын бие даасан байдлын тулгуур юм. Эдгээр шинэ их усрүүд бүрэн ашиглалтад орсноор Улаанбаатар хотод эрчим хүчний доголдол үүсэхгүй байх бодит нөхцөл бүрднэ. Өрхийн хэрэглээнд нарныг хавтан суурлуулах зөвшөөрлийг 15 шат дамжилгыг 3 болгон цөөлж 1 жил хүртэл хүлээлгдэг байсан процессыг 11 хоногт шийдвэрлэдэг болсон талаар улсын хурлын дарга учрал мэдгдлээ. Энэхүү олон жилийн турш иргэдэд үүсгэж байсан хүндрэл өнөөдөр шийдэгдэж байна. Улсын хурлын дарга учрлын мэдээлэлээр өрхийн нарны эрчим хүчний систем суйрлуулгад шаардлагадаг 15 шат дамжлага 3 болж өмнө нь жил хүртэл хүлээлгдэг байсан зөвшөөрөл 11 хоногт багтан гардаг болсон байна. Энэ нь цаасан дээр бол эерэг өөрчлөлт мэт харагдана. Гэвч бодит байдал дээр энэ шинжилэл нь шин санаачлаг бус олон жил буруу явсан тогтолцоог арай ядан зассан явдал гэдгийг шүүмжлэгчид онцолж байна. Иргэд сэргээгдэх эрчим хүч ашиглах хүсэлтэй байсан ч төрийн байгууллагуудын хоорондын уялдаа муу давхар зөвшөөрөл тодорхой бус журам нь энэхүү салбарыг удаан хугацаанд гацааж ирсэн. Монгол улс эрчим хүчний хомсдол өвлийн ачааллын тухай жил бүр ярьдаг. Гэтэл
айл өрхөөд өөрсдийнхөө санаачлагаар цахилгаан хэрэглээгээ багасгах, сүлжээнд ачаалал үүсгэхгүй байх. Байгаль дээлтэй их усүр ашиглах боломжийг нь төр засгийн зүгээс тэдгээр 15 шат дамжлагаар хааж байсан нь өнөөдөр дуусгар болж байгаа нь сайшаалтай. Өрхийн хэмжээ сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх ажлын хүрээнд бол эхлээд бид одоо сандбокс болгон энэ чиглэлтэй дүүргийг бол зарласан. Тэгэхээр чиглэлтэй дүүрэг дээр бид энэ сандбокс болгож зарласнараа асуудлыг технологийн хувьд шийдэж болж гэнэ үү? Холболтын ачааллыг багаар туршиж үзэхэд одоо ямар саад бэрхшээлүүд тулгарч байна. За санхүүжилтийн шийдлийг нь ямар хэлбэрээр бодож үзэх боломжтой юм. Цаашлаад одоо илүү их эрчим хүчийг төвд нийлүүлэх, олон улсын карбоны зах зээлд нэвтрэх гэх мэт асуудлыг цогцоор нь зургалж тогтолцооных нь хувьд харахыг бол одоо ирмэлцсэн. Нарны автон одоо хураагуур суйрлуулъя гэвэл бол яг нөхцөл байдал дээр бол айлаасаа шалтгаалаад нэг 9-өөс 15, зарим үед бол 18 хүртэлх шат дамжлагыг дамждаг юм байлээ. За дээрэс нь техникийн нөхцөл гэх мэт айлын төвшөнд заавал одоо шаардлагатай биш юм бичиг баримтуудыг нэлээдгүй шаарддаг. Тэгэхээр үүнийг бид өнгөрсөн хугацаанд бол 3 болгож цөөллөө. Тэгэхээр 18 шат дамжлага байсан 3 болгож цөөрсөн гэсэн үг. Одоо чиглэлтэй дүүрэгт холболт хийгдсэн эрчим хүчээ нийлүүлж байгаа нийт 83 айл байна. Энэ айлууд шин журмаар хүсэлтэд гаргах, шалгах хуудасаа бөглөх, гэрээнд өөрчлөлт оруулах гэдэг 3 л одоо шат дамжлагыг дамжиж байна гэсэн үг. Тэгэхээр илүү амар хэлбэр болсон. За холболт хийх хугацаа бол өмнө нь 6 сараас 1 жил шаарддаг байсан бол одоо ажлын 11 өдөрт багтаагаад шийддэг боллоо гэсэн. Тэр 83 айл бол гэрээгээ хийцэн. Одоо ингээд 20 кВт-аас илүүгээ төвийн шугамд нийлүүлээд орлого олоход бол энэ чинь нэг айл багадаа 50 мянган төгрөг хөнгөлүүлэх нөхцөл бол бүрдчихэж байгаа юм. Үрх болгон цахилгаан үйлдвэрлэгч байж болох юмаа гэдэг нөхцөл байдал бол эдгээр айлуудыг тогтоогдсон. Тийм учраас цаашдаа 100 мянган нарны гэр хөдлөлтийг хэрэгжүүлэхийн хувьд бол улсын хурал хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр чөлөөлтүүдийг хийн. Хууль давсан дүрм журмуудыг чөлөөлнө. Үе шатуудыг бууруулна л гэдэг ийм одоо зорилтыг бол дэвшүүлж байна. За энэ хүрээндээ зөвшөөрөл мэдэгдийн хууль 90 гаруй хуулийг дагсан хуулийн өөрчлөлт хаврын чуулганаар батлагдсан тохиолдолд бол бид зөвшөөрлийн хуулинд заасан 360 зөвшөөрөл дотор бичигдээгүй нэгч бүх үйл ажиллагааг бүртгэх, эрх олгох, лиценз олгох, итгэмжлэх гэдэг нэрийдлээр зөвшөөрөл биш хориглолтуудыг хийхэ болно гэж. За ингээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд болвол энэ чиглэлтэй дүүргийн 83 айл холбогдож төвийн эрчим хүчинд илүүдэл эрчим хүчээ нийлүүлж хийснээр яг энэ сандбоксын орчинд бол ажлууд амжилттай явагдаж байна. За одоо бид бусад дүүргүүдэд, аймагуудад энэ ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Гэхдээ яг энэ шат дамжлага 3 болсон, хүлээлтийн хугацаа 11 хоног болсон энэ орчинд зохион байгуулахгүй бол нэмэлт шаардлагуудыг бол огт тавьж болохгүй. Иргэдэг хүлээлгдэг дамжлагыг цөөлөхөд онцгой шинжилэл их зардал шаардаагүй нь өнөөдрийн шийдвэрээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ нь боломжгүй байсан учраас биш, хийх хүсэл хариуцлага байгаагүй илрэл байж болзошгүй. Иймээс 11 хоногийн амлалт бүх аймаг сум дүүрэгт ижил хэрэгжих үү эсвэл зөвхөн төвийн төвшөнд үлдэх үү гэдэг нь нээлттэй асуудал хэвээр үлдэж байна. Өрхийн нарны автангийн зөвшөөрлийг 11 хоногт олгодог болсон нь ахиц мөн. Гэхдээ энэ нь төр иргэдэд боломж олгосон гавьяа гэхээс илүү олон жил саад болж ирснээр арай хэд зогсоосон явдал юм. Хэрв төр иргэдийн санаачлагыг дэмжих нэрээр дахин хүн суртал үүсгэвэл сэргээгдэх эрчим хүч шийдэл биш, зөвхөн илтгэлийн сэдв хэвээр үлдэх эрсдэлтэй. Тайм хөтөлбөр үргэлжилж байна. Төрийн бодлого улсын хурлын шийдвэр бодит амьдрал дээр хэрэгжихгүй, доод шатандаа гажиж байгааг ардчилсан нам болон улсын хурлын гишүүд шүүмжилж эхэллээ. Нэг талд нь иргэдийн оролцоо хаагдж, нөгөө талд нь парламентийн баталсан шийдвэр хэрэгжихгүй байгааг засаглалын хямрал доод түвшиндөө илэрч байна гэж ардчилсан нам үзэж байна. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч амар баясгалан ба короны төвшин зохион байгуулагддаг иргэдийн нийтийн хурлын ач холбогдлыг санаатайгаар үгүйсгэж улс төрийн зорилгоор ашиглаж байгааг хатуу шүүмжиллээ. Тэрээр баг бол төрийн хамгийн доод чад биш, ардчлалын гол суурь иргэний эрх бодитоор хэрэгжих талбар гэж тодтогоод иргэдийг хурлаа үл өшөөж дуугүй өнгөрөх нь ардчлалыг сулруулж байгааг анхааруулсан юм. Ийхүү мэдгдсэн иргэдийн оролцоо бодит байдал дээр алдагдж өгöd өгсөн улс төрийн ноцтой дохио байлаа. Түүний эснэр зарим иргэдийн нийтийн хурал дээр төрийн нэр барьсан дээрм явагдаж иргэдийн санал бодлыг хүчээр хааж
тохиолдож байна. Өөрөөр хэлбэл хурлын шийдвэр эрх баригчдад ашиггүй тохиолдолд иргэдийг тараах, хаалгаа хааж хурал таслах, хуулийн дагуу явагдах ёстой хилцүүлгийг зориудаар зогсоох зэрэг үйл гарч байгааг тэрээр онцоллоо. За тэгэхээр хуулийн заасан хүрээнд улсын хурлын гишүүдийн 4/1 нь засгийн газартай хариуцлага тооцохоор огцруулахаар санал гаргасан бол энэ асуудлыг улсын хурл авч хэлцдэг. Тэгээ үүнтэй холбоотойгоор одоо төрийг хит анхаалгаж 30 хэдэн сайтаа болгож дэд сайдны асуудлыг нэмсэн дээр арчилсан намын бүлгийн гишүүд байр суурь илэрхийлээд тэгээд засгийн газарт хэрвээ энэ асуудлаа эргэж харж одоо дэд сайднараа буцаад чөлөөлөхгүй болвол бид засгийн газрыг огцруулах асуудлыг хөндлөн гэдгээ илэрхийлж одоо огцруулах санал дээр улсын хурлын гишүүдийн гар үсгийг цуглуулж эхэлсэн. Тэгэхээр энэ хаврын чуулгантаа одоо зэрэгцэн өргөн баригдах байх гэж найдаж байна. За үүнээс гадна үүсэт байгаа цахилгааны хомсдолтой холбоотой асуудлаар шадар сайд болон эрчим хүчний сайд нарыг огцруулах асуудлаар улсын хурлд арчилсан намын бүлгийн гишүүн шижир бас мөн байр суурь илэрхийлж шаардлага хөрвүүлж байгаа. Тэгээ энэ шаардлагыг ерөнхий сайд хүлээж аваад засгийн газрын энэ хариуцлага алдсан гишүүдтэйгээ хариуцлага тооцохгүй болвол засгийн газрыг огцруулах акцийг бид нар улсын хурл дахь арчилсан намын бүлэг болон улсын хурлын гишүүдийнхээ одоо байр суурийг дэмжиж улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдгийг аль биесээр мэдгдсэн. Тэгэхээр энэ мэдээлэл бол хэвээрээ байгаа. Яг энэ мэдээлэлтэй холбоотойгоор манай дунд чатны намын байгууллагууд дүүргүүдээс яг дэмжсэн байр сууриа бас хэрэглэх ерөнхий газарт эргүүлж байгааг та бүхэнд бас мэдэгдэе. За ардчилсан намын дүрм шинжлэгдсэн шинэ дүрмтэй болсон. Энэ дүрмийн хүрээнд төрийн сонгуулиудад нэр дэвших одоо хүсэлтэд илэрхийлэх хугацаа одоо энэ 26 оны 5 сард үндсэндээ эхэлнэ. Тэгэхээр үүнтэй зэрэгцээд одоо 27 оны ерөнхийлөгчийн сонгуул болон 28 оны улсын хурлын сонгуульд нэр дэвшигчид мөн одоо байр суурь илэрхийлэх бах. Тэгэхээр нэр дэвших эрх нь хууль заасан тэр шаардлага босхийг хангаж байгаа хүмүүсийн хувьд бол нээлттэй тавигдж байгаа. Иргэдийн оролцооны асуудалтай зэрэгцсэн улсын хурлаас болсон шийдвэрч доод шатандаа хэрэгжихгүй байгааг улсын хурлын гишүүн Ганбаатар шүүмжиллээ. Тэрээр 2025 оны төсөвт эрүүл мэндийн салбарын цалин 190 тэрбум төгрөгөөр буюу 15% нэмэхээр баталсан. Гэтэл энэ нэмэгдэл улсын клиник 2 дугаар эмнэлэг дээр огт хэрэгжээгүй байгааг онцлсан юм. Эмнэлгийн удирдлагууд 84 хүнээр орон тоогоо нэмсэн учраас цалин нэмэгдээгүй гэж тайлбарлаж байна. Энэ бол улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлэхгүйгээс сууж байгаа явдал хэмээн Ганбаатар гишүүн мэдгэлээ. Өнгөрсөн намрын чуулганаар улсын хурлаас баталсан хууль, мөн төсвийн тухай хууль, бусад хуулиудыг олон нийтэд сурталчилж яваад ирэхэд хамгийн их асуудал дагуулж байгаа нь одоо энэ тэтгэврийн нэмэгдлийн асуудал, дээрээс нь багш эмчнэрийн цалингийн нэмэгдлийн асуудал, мөн үнийн өсөлтийн асуудал. Энэ гурван асуудлууд одоо орон нутгад явж хад хамгийн их одоо асуулт санал шүүмжлэл ирж байна. Тэгэхээр улсын хурлаас өнгөрсөн оны төсөв дээр одоо өнгөрсөн онд улсын 26 оны төсвийг батлахдаа багш нарын цалин 1-р сарын 1-ээс 50%-аар буюу 724 мянган төгрөгөөр 11-р сарын 1-ээс 25%-аар нийтдээ 2,800 хүрэхээр их усүр дээр нь 518.5 тэрбум төгрөгийг гээд баталж өгсөн. Мөн эмнэлэг болон эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр 15% нэмэгдүүлэхээр нийтдээ 190 тэрбум төгрөг бас баталж өгсөн. Улсын хурлд хууль баталж төсөв баталдаг байгууллага онцгой хэрэгтэй. Гэтэл яг байдал дээр ерөөсөө энэ цалин нэмэгдсэн юм алга. Орон нутгаас ялангуяа одоо миний нэр дээр тойрогтой ажиллаж явах үед маш их олон санал хүсэлтүүд ирлээ. Түүний нэг нь одоо Говьсөнбөр аймгийн 5 дугаар сургуулиас 5 дугаар сургуулийн багш нараас үндсэндээ бол төр засгийг хэлсэн амдаа хүрэхийг шаардж байгаа тухай хүсэлтүүд ирсэн. Багш нарын одоо бусад бүх нэмэгдлийг хасаад тэр урд чадвар өөр бусад бүх нэмэгдлийн хасаад зүгээр цалин нэмэгдсэн нэртэй болохоос биш бод байдал дээр 177 мянган төгрөгөөр нэмэгдсэн тухай санал хүсэлт ирсэн. Нөгөө талдаа яг залуу багш нарын цалин нэмэгдсэн боловч 35-аас дээш жил ажилласан багш нарын цалин бараг нэмэгдэхин битгий хасагдах тал руугаа орсон тухай хүсэлт одоо миний өмнө байж байна. За эмчний хувьд бас өнөөдөр би өглөө бас наашаа энэ та бүхэнтэй уулзсаас өмнө эмнэлгийн салбараар ороод ирлээ. Тэгэхээр нэг жишээ авахад эмнэлгийн багш одоо эмнэлгийн ажилчдын цалин, эмчнэрийн цалин гэхэд 15%-аар өдөөд нэмэгдсэн байх хэвээр. Харамсалтай зарим байгууллагууд дээр тухайлбал улсын клиникийн 2 дугаар эмнэлэг дээр бүр огт нэмэгдээгүй байх жишээтэй.
Энэ нь парламентын шийдвэрийг салбарын түвшинд дур мэдэн тайлбарлаж, бодитоор хэрэгжүүлэхгүй байгаа ноцтой жишээ хэмээн тэрээр дүгнсэн байна. Өөрөөр хэлбэл ардчлалч парламентын шийдвэрч доод шатандаа шүүгдэлгүй үлддэг тогтолцоо үүснэгийг эдгээр мэдэгдэл харуулж байна. Иргэдийн нийтийн урлыг хааж, улсын хурлын тогтоолыг хэрэгжүүлэхгүй байгааг зөвхөн нэг нам, нэг салбарын асуудал гэж үзэх боломжгүй. Энэ бол төрийн засаглалын хариуцлага доод шатандаа алдагдж буй бодит шинж тэмдэг юм. Хэрв иргэд оролцох эрхээ эдэлж чадахгүй, улсын хурлын шийдвэрийн байгууллагын хаалган дээр зогссоор байвал ардчлал бодит амьдрал дээр бус зөвхөн баримт бичиг дээр л үлдэх эрсдэлтэй хэвээр байна. Агарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч хагас коксон түлшний хэрэглээ Улаанбаатар хотын агаар эм чанар угаарынхийн хордлогын нөхцөл байдлын талаар танилцууллаа. Агарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанаас өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагад зориулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр хагас коксон түлшний хэрэглээ нөөц борлуулалтын байдал, Улаанбаатар хотын агарын чанарын нөхцөл байдал, судалгааны үр дүн, мөн угаарынхийн хордлогоос урьдчилан сэргийлэх асуудлыг хөндөн ярьлаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Баттүр угаарынхийн хордлогын талаар сүүлийн 3 жилийн тоо мэдээллийг танилцуулсан юм. Тэрээр 2023 онд 3184 хүн, 2024 онд 2830 хүн, 2025 онд 2267 хүн угаарынхийн хордлогод өртсөн талаар мэдэгдлээ. Харин нас баралтын тоо 2023 онд 61, 2024 онд 53, 2025 онд 30 иргэн байсан байна. Тэрээр нас баралтын тоо буурч байгаа нь эерэг үзүүлэлт боловч цаад шалтгаан нөлөөж буй хүчин зүйлсийг наривчлан судалж урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. За мэдээж одоо шууд тоо хараад бид нар угаарынхийн хордлогоор өртөж байгаа хүмүүсийн тоо ихсэж чинь багасж чинь гэж одоо янз бүрийн ярих байх. Гэтэл тэрний цаана маш олон одоо хүчин зүйлүүд нөлөөлдөг. Тийм учраас ингээд шууд тоогоор нь одоо сайн байна, муу байна. Ер нь бол бидний цаад зорилго юм бол нэг ч гэсэн иргэнийг угаартуулахгүй байл гэдэг, нэг ч гэсэн иргэн одоо угаарынхийн хордлогоор нас барахгүй байх ийм л зорилготой. Түүнээс одоо нэгэн цөөн одоо 30 их байна гэж одоо ингэж бол ярих бол зохимжгүй. Мөн ус цаг уурын орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Саран Туяа автомашинаас үүдэлтэй агарын бохирдлын асуудлыг хөндөн ярьлаа. Түүний мэдээлснээр 10 жилээс дээш насжилттай автомашинаас ялгарчгүй бохирдлын хэмжээ өндөр бөгөөд 2024 онд 78,000 байсан өндөр насжилттай автомашины тоо 2025 онд 100,000-д хүрч нэмэгдэжээ. Тэрээр автомашинаас ялгарчгүй бохирдлын бодис нь хүний эрүүл мэндэд илүү хортой чанар нөлөө үзүүлдгийг анхааруулсан юм. Тэгэхээр би энэ дээр юу гэж хэлэх гэж байна гэхээр энэ бохирдуулагч бодисууд бид нар зөвхөн өвлийн уйлралт биш, дулааны уйлралт ч гэсэн одоо бохирдолтой орчинд бид нар амьдарч чинь, ажиллаж чинь. Тэгэхээр нийт бохирдол маань автомашинаас гарч байгаа бохирдол бас яагаад илүү одоо хоруу байдаг вэ гэхлээр энэ нь хүний амьсгалын түвшинд орхон байдаг. А нөгөө талдаа бидний хэрэглэж байгаа одоо бензиний чанар, дизель түлшний чанар, автомашины насжилт энтерээс хамаарат бас ялгарч байгаа хийнүүд нь өндөр байдаг. Албаныхан цаашид агарын бохирдол, угаарынхийн хордлогыг бууруулах чиглэлд судалгаа, хяналт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Оюу толгой 2025 онд зэсийн олборлолтоо 61%-аар өсгөв. Вакцины аюулгүй байдалд эргэлзсэн ээжүүд төрийн бодлогыг шүүмжиллээ. Боловсролын яам багш нарын цалинг нэмэгдүүлэх бодлого зогсон байдалд ороогүй гэж мэдэгдлээ. Монгол улс цахим засаглалын индексээр Аз тивдээ 13, далайд гарцгүй орнуудын дунд 1-р ирэмблэгдэж байна. Дулааны цахилгаан станц 5 төслийн бүтээн байгуулалт энэ сарын 15-ны өдрөөс газар шорооны ажил хийгдсэнээр эхэлнэ. Монголын системээс мэдээлэл алдагдсан гэх асуудалд цахим яам шуурхай арга хэмжээ авсан гэлээ. Сар шинийн өдрүүдэд түгжрэлгүй зорчих шийдлийг иргэдийн саналаар боловсруулна. Ардчилсан нам багш нарын цалинг 50% нэмсэн гэх мэдэгдэл бодит байдалтай зөрж байна гэж мэдэгдэв. Мэргэжлийн сэтгүүлчдэд эдийн засгийн боловсрол олгох эдийн засаг ба сэтгүүл зүй сургалт зохион байгуулагдлаа. Агарын бохирдол, угаарын хордлогын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өрхийн нарны хавтан суйрлуулах зөвшөөрлийг 11 хоногт олгодог болов. Төгсөг 7 хоногийн тайм уугаар өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Үзэгч танд амжилт хүсье.